За ер нь бол манад одоо дээр үед хүүхдийн колони гэж байлаа. За сая өршөөлийн хуулиар за хүүхдийн одоо хөгжүүлэх төвнийг цөөхөн хүүхдүүлэлт шийдэм нэг хүүхдийг өөрөө нэгээд баг багт нь ялын бодлого өгчгөр насан туршдаа нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн бол өсдөг гэл нэг ахмадууд ярьдаг. Тэгэхээр ер нь эрүүг уул зүйл хоёлыг хүүхдтэй холбоотой ямар шинжил орсон бэ? Хүүхдийн эсрэг гэмт хэрэг бол тусдаа зүйл болохоос ингээ бүлэглэж наривчлах зүйл болохоос гадна хүүхдэд ял оногдуулах гэж тусдаа журам, тусдаа ялын бодлого гарч ирсэн. Өмнө нь бол хүүхдэд бол ер нь бол насан турш хүнтэй яг адилхан тийм бодлогоор ялгамжгүйгээр явдаг байсан. Одоо бол хэрвээ насан туршаагүй хүн гэмт хэрэгүүлсэн байх юм бол насан турш хүнтэй одоо ингээ адилхан зүйл зааж байгаа тэрийг 2 дахин багаар шийтгэнэ гэдэг. Хоёрт нь хорихоос өөр төрлийн ялыг аль болох хэрэглэх журмууд орж ирээд хорих ял өглөөхөд хорих ял эдлүүлэх байгууллага нь хүүхдийн шорон биш шүү. Энэ бол хаалттай сургуулийн орчин байх ёстой шүү гэдэг шинэ концепц орж ирсэн. Одоо бол яасан бэ гэхээр яг л дунд сургууль. Дээр нь одоо хууч мэрэгжил эзэмшүүлдэг, мэрэгжил үйлдвэрлэлийн сургуулийн төв гэдэгтэй адилхан тийм сургалтыг хавсан хэрэгжүүлж болно. Энийг шорон гэхгүй, хүүхдээ хорих гэхгүй. Энэ бол хаалттай сургалтын байгууллага. Хаалттай сургалтын байгууллагад хүүхдийг нийгэмшүүлнэ. Ийм концепц шинээр ороод ирсэн. Тийм учраас яг энтэй зориулаад бид бас дахиад яаж яах вэ гэхээр хүүхдийн хорихыг өөрсдөө зохион байгуулах шаардлагатай болж одоо хонхорт яг тэр ажил явагдаж байна. Дээр нь одоо энэ хүүхдтэй холбоотой гэмт хэрэг үүсгэхэд биднээс яд байсан гэхээр хүүхдийг гэмт хэрэг дуруу татах юм ингээ хүүхд гэмт хэрэг хийснийх дараах нь пап бүгд хардаг байснаас биш яг энэ дээр урьдчилан сэргийлэх болон одоо албадлагын арга хэмжээнүүдтэй холбоотойгоор ажиллах төрийн байгууллагууд үйл ажиллагаа цэгцэлсэн тийм дахиад хууль боловсруулалтад ирсэн. Тэгээ ийм байдлаар явахаар хүүхдийг гэмт хэрэг хийснийхэн дараа бид нөө шийдэх гэж оролдохоос илүүтэйгээр энэ гэмтрийн нөхцөл байдлыг яаж урьдчилан сэргийлж яаж энэ хүүхдийг ийм нөхцөл байдал руу орохгүй байхад зорих ажиллах юм бэ гэдэг. Тэгээ яг энэ зорих ажиллагаа дахиад юу болоод гэхээр нэг гэр бүлийн хүчирхэлт холбогдсоор байна. Яг бол гэмт хэрэг одоо холбогдож өртөж байгаа хүүхдүүдийн маань дийлэнх нь гэр бүлийн өөрийнх нь эрсдэлтэй нөхцөл байдлаас болоод гэр бүлээсээ дайсан зогцсон эсвэл тийм одоо хүмүүстэй хэлхээ холбоо тогтоосон толботойгоор гэр бүлийн хүчирхэлээр хүүхдийн гэмтрүүгээр гарч идэг. Дахиад буцаал энэ гэр бүлийн хүчирхийлэл гэж юу юм? Гэр бүлийн хүчирхийлэлээс сэргийлэхийн тулд хүүхдийн гэмтрээс сэргийлэхийн тулд ямар ажиллагаанууд явагдах юм гэдэг дахиад суур зохицол байдлаар шинтгэл явагдаад эхэлсэн. Саяны эрүүгийн хуулийн эрүүгийн эрх зүйн шинтгэл бол өөрөө маш өргөн талбар дээр суур шинжтэй цогц байдлаар нэг нэгнтэй уялдаатай ажилтдаг тогтолцоорууд түлхэж байгаа. За тэгээд би танаас бас ингэ сонирхож асууя гэж боддоо. Ер нь та бас яг парламент орж ирснээс хойш одоо ялангуяа авилгатай тэмцэх за дээр нь одоо хариуцлагын тогтолцоо ашиг сонирхлын зөрчил тал дээр бол нэлийн хуулийн санаачлага ингээ явсан. За тэр бол таны өнгөрсөн 4 жил парламент байхад одоо санаарсан хуулиуд. За одоо энэ 4 жил энийг бас үргэлжлүүлэх одоо их асуудал гарлаа шүү. Тэгэхээр одоо манайхан нийгмээр авилгачулсан юм шиг эсвэл бүх компани зөвлөд авилгачулсан юм шиг эсвэл одоо таны санаарсан хөрөнгө оруулалтын мэдээллийн тухай хууль одоо бүр хөрөнгөө нуудаг хууль болцсон юм шиг нэг юм байдал байна л да. Тэгэхээр энэ анх одоо бас парламент орж ирээд санаачсан энэ хуулийнхаа залгамж мөн чанарыг дуусгах бас төгс төгөлдөр болгох гэдэг чинь хуулийг цаорхоогүй болох тал дээр та яаж ажилласан бэ? Өмнөх одоо 2008-аас 12 оны парламентын үед бол яг энэ авилгын хууль болон ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан сэргийлэх болон зохицуулалттай холбоотой хуулиудын гол санаачлагуудыг бий авч явж байлаа л да. Тэгээд энэ дуусаагүй. Сая эрүүгийн хуулиар энэний үргэлжлэл батлагдсан. Нөгөө авилга өгсөн одоо авилга биш л авилга гэдэг өөрөө өргөө ойлголт. Тэр дотор албан тушаалаа уруулаа ашигласан хэтрүүлэх, хээл ахуйл авах, зуучлага өгөх энэ төр гээд олон гэмтэр явж байгаа. Энэ дотор биднээс хамгийн их одоо асуудлыг шийдэх ёстой гэж харж байсан зүйл бол хээл ахуйл авсан талын яллаж хариуцлага тооцож хээл ахуйл өгсөн талыг нь хариуцлагаас чөлөөлдөг механизм хийхгүйгээр энэ авилга гэдэг үзүүлэлтөөр шийдэгдэхгүй нэ гэдэг. Сая эрүүгийн хуулиар энэ батлагдсан. Хин ч анзаараагүй, хин ч энэ тухай яриаггүй байгаа болохоос эрүүгийн 9 сарын 1-ээс эхлэх эрүүгийн хуулийн дээр энэ зохицуулт орж ирсэн. 2 янзаар орж ирсэн. Ямар 2 янзаар орж ирсэн бэ гэхээр төрийн байгууллагаас авах ёстой үйлчилгээгээ авахын тулд хээл ахуйл өгсөн бол хээл ахуйл өгсөн тэр иргэнийг шууд хохирчтой адилхан үнэлээд авсан нөхрийтэй холбоотой мэдээлэл ил болгоод гаргаад ирэх юм бол энэ хүннийг бол эрүүгийн хариуцлага бүрэн чөлөөлөөд ямар ч хариуцлага тооцохгүйгээр харин одоо нөгөө үйлчилгээг нь хууль ёсны гэж нөгөө хүнд нь үлдээгээд авсан хүнд хариуцлага тогтолцоо сайн үйлчлэгчлээ. Хоёр дахь нь төрийн албан агчийг хийх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд авилга хээл ахуйл өгөөд тэр үйлдэл хийлгэсэн мөртлөө өөрөө энийг илчлэн ирэх юм бол хариуцлагын шууд бууруулдаг тогтолцоо
сая хийгээд гэжлээ. Нөгөө нөхөрт нь хариуцлага тооцдог. Энэ тохиолдолд нөгөө хэл хавл гэдэг өөр үзэгдэлч өөр өгсөн авсан хоёрын дунд үлддэг хаалттай байдаг. Тэр болго илэрдэггүй гин тэрийг илрүүлэх маш сайн механизм энд сая хүлчлэгчлээ гэсэн үг. Тэгэхээр нөгөө өмнөх байсан сонирхол зөрчлийн болон авилгын үйл явцыг биднээс сая эрүүг үйлээр маш сайн баталгаажуулчихлаа. Дээр нь дахиад сая хууль сахиулах үйл ажиллагааны тухайлбал эрүүг хэрхэн шийдвэрлэх ажиллагааны тухайлбал авилга гэдэг энэ гэмт хэрэг өөрөө энэ төрлийн гэмт хэрэг зүгээр энгийн арга хэрэгслэр илэрдэг гэмт хэрэг ерөөсөө биш. Энийг ихэнх тохиол хуучин гүйцэтгэх ажил гэж ярьдаг. Одоо сая шинээр бол мөрдөн шалгах нуус ажиллагаа буюу мөрдөн шалгах эрен сурвалжлах нуус ажиллагааны үр дүнд өөрөө илэрдэг юм гэмт хэрэгүүд. Одоо үйлчилж байгаа эрүүгийн хуулиар гүйцэтгэх ажлын шууд нотлох энэ үйл ажиллагаа болон нотлох хуримт шууд болж чаддаггүйсэн. Одоо юу болж байна вэ гэхээр сая батлагдсан эрүүгийн шинэ процессын хуулиар цаас нотлох хуримтаас шилжээд үйл ажиллагааны нотлох хуримт руу орчхоор энэ ажиллагааны үр дүнд авагдсан дуу бичлэг дүрс гэх мэтлэн зүйлүүд шууд нотлох хуримт болох боломжтой болж байгаа. Энүүгээр авилгын чиглэлийн ийм далд нууц аргаар үйлдэгдэг гэмт хэрэгүүдтэй тэмцэх манай хууль сахиулах болон гэмт хэрэг тэмцэх байгууллагуудын хүч нөөц илүү хууль ёсны бөгөөд чадвартай болж хувирч байгаа. Нөгөө тал дээр. Мэдээж хэрэг нөгөө талдаа бид бол хүний эрхийн баталгааг сайжруулж байгаа. Нөгөө талдаа гэмт хэрэг тэмцэх байгууллагуудаа ур чадвар болон нөөцийг сайжруулж чадахч болчихж байгаа. Ийм байдлаар шинтгэл хийгдсэн. За тэгэхээр яг эрүүгийн хуулийн одоо шинжилгээг дагаад нэг асуудал үүсч байгаа нэг хууль хүчний байгууллагуудын чадвархаа асуудал та сая хэллээ шүү дээ. Одоо авилгатай тэмцэх газрын чадвар, цагдаагийн ерөнхий газрын чадвар, тэгээ цаашлаад одоо прокурорын байгууллага шүүх гэдэг одоо нэг хууль хүчний энэ том байгууллагын чадвархаа асуудал хөндөгдөн л дээ. Тэгэхээр бас яг энэ асуудалтай холбоотой мэдээж энэ хуулийн санаачлаад явхад та бас олон дайралтанд орж исэн бас манай нэвтрүүлэлт одоо орж ирээд ярилцлаганд одоо яасан ч би одоо ажиллаа дуусгана гэдэг одоо явж ил байсан үе те одоо ингээд батлагтаа дуусгаар энэ дэр энэ чадвархад бас суусан уу? Энэ бол бас зарим хүмүүс асуулт хөнж гэнэ үү? Одоо хуучин арга барилтай хүмүүс бол зарим шинэ одоо арга барилыг ойлгохгүйс болоод эсэргүүцэх. Тэгээ эсэргүүцэл нь өөрөөс сүлдээ бүр ингээд дайсагнах байдлаар хүртэл ордог л доо. Шинжлэлийн үйл явцад гардаг л бэрхшээл. Тэгээд манай яг гэмт хэрэг тэмцэх хууль сахиулах байгууллагуудын зарим хүмүүс бол биднээсийн одоо гар хөлийг ингээд хязгаарлаж байгаа юм шиг үстэй гэдэг их болгоомжтой байгаад байна. Яа харахгүй нэг талдаа хүний эрхийг баталгаажуулна гэдэг нөгөө талдаа хууль сахиулах байгууллагуудыг илүү наривчсан дүрмтэй болгоно л гэсэн үг. Тэгэхээр саяны хийсэн шинтгэлүүдийн нэг үгээр илэрхийлвэл ерөөсөө хууль сахиулах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын бүхий л үйл ажиллагааг журамлаж дүрмжүүлсэн наривчлал зохион байгуулсан зохицуултанд оруулж байгаа. Өмнө нь яасан байсан бэ гэхээр наривчлан хуульчлагдаагүй эрх мэдлээрээ иргэдрүүд дураараа халддаг байсан. Энэ халддаг байдлыг нь хязгаарлаж байгаа дүрмтэй болгож байгаа. Гэхдээ энэ нь нөгөө талдаа буцаагаад иргэдээс миний эрхийг зөрчлөө, хууль зөрчлөө гэж шүүмжилдэг байсан. Энэ шүүмжил маш өргөн хүрээтэй байсан бол одоо наривчлсан дүрм журамтай болчиход энэ дүрм журамынхаа өрөөнд байхад энэ хардл шүүмжил өөрөө утгагүй болчих. Уучлаарай бид бол яг наривчлсан хуулийн заасан энэ журмаараа ажилласан. Тийм учраас та намайг одоо хичнээн шүүмжлээд нэмэргүй би бол яг хуулиа дээлээд ажилласан байна. Нэгд хуулиа дээлээд ажилласан учраас таны энэ хийсэн үйлдэл гэмт хэрэг зөрчил байгаа учраас та бол одоо шүүгт очиоч энэ бодиттой энэ үйлдэлийг бол үүсгэж чадахгүй хариуцлага өргөхөөс өөр арга алгаа гэдэг энэ өөрөө бодит байдал дээр бас хууль сахиулагчтай үед үйл ажиллагаа яаж нэг хууль ёсны бөгөөд чадхтай болгож хувиргаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр зам бол хуулиа нэг нэгнтэй зөрчилдөг зам биш. Хуулиа зөв голдлоор шийдэгдээд явдаг зам. Энэ хоёрыг зөрчил болгож харах шаардлагагүй байхгүй. Яг энэ агуулгаараа биднээс бол энэ хуулийн процесс дотор маш олон шинжилгээ хийсэн. Одоо жишээ нь ганцхан энэ хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн дээр годамжаар дүүрэн байгаа хяналтын камер байна. Энэ камерт бичигдсэн дүрс одоо байгаа үйлчилж байгаа хуулиар шууд нотлох баримт болдоггүй. Яагаад болдгоо? Яагаад болдгоо гэхээр нөгөө цаасан нотлох баримтаар бичүүлдэг байцаалтай аргаар одоо нотлох баримт бүрддэг гэдэг онолтой байгаа процесс учраас тэр дүрс бичлэгээ аваад үзлэг хийгээд үзлэг бичсэн протокол бичээд протокол нотлох баримт болж байгаа байхгүй. Хүн ойлгохгүй. Тэгээд дүрс нь өөрөө маргаантай болоод алга болцсон тохиолдолд тэгэл хэрэг алга замхрах бас магадaltaй. Хүмүүс бол ойлгохгүй бичлэг байсаар байтал яагаад энэ хүнийг одоо энэ хулгайг илрүүлэхгүй энэ одоо зодооныг ингээд хаацалаад байгаа гэдэг гомдлууд байн гаргадаг. Гэтэл байгаа хууль нь өөр юм болох. Ягаад гэвэл хизээч одоо годамжаар камертай байна гэж бодож тооцоолж бодоогүйгээр л ийм хууль бичсэн хууль байхгүй.
Тэгэхээр одоо бол юу болж байгаа нөхлөөр CCTV гэж ярьдаг нөгөө хяналтын камер. Манай монголчууд бол энэ чинь одоо хятадын CCTV гэж яриад энэ байна уугүй гэж андуураад байдаг. Энэ өөрөө олон улсын нэршлэрээ нөгөө хяналт тавих, гэмтэрээс хөрсөн сэргийлэх зорилготой камер. Камерын хууль зүйн үр дагавар нь юу гэхээр энд бичигдсэн бичлэг шууд шүүхэд нотлохоор болно гэдэг эрх зүйн үр дагавартай байдаг. Хувийн камераар бичигдсэн бичлэгийг бол шууд нотлохоор давхад золонтой хагиж шалгаж нотлдог бол энэ камерын аргын стандарт бол өөрөө шүүх рүү шууд очил яг нь маргаангүйгээр нотлохоор болно. Энэ бүх процесс сая албажиж хуулинд бичигдэж байна. Тэгэхээр сая юу болж байгаа нөхлөөр өчнөө мөн гаргаж камержуулчаад хууль зүйн үр дагаврыг биднээс ерөөсө бичээгүй байсан бол сая бичигдэж байна. Нэг нөгөө хэлэхэд камерт бичигдсэн зөрчлийг шууд торгох нь өөрөө хууль бус байлаа шүү дээ. Одоо энэ хуулиар бичигдэхэд камерт бичигдсэн зөрчлүүд шууд торгогдох боломжтой болж эхэлж байна. Хууль зүйн одоо статустайгаа болж эхэлж байна гэсэн үг байна. Тэгэхээр нэг одоо энэ эрүүгийн хуулиар энэ байцаан шийтгэх гэдэг одоо нэг тогтолцоо шүү тийм ээ. Тэгэхээр энэс одоо яаж салж байгаа вэ? Байцаан шийтгэхийг яаж ойлгох вэ гэж. Тэгэхээр манад одоо ингээл юу гэдгийг хорих юм уу одоо саатуулагдах яг энэ үеэрээ дарга зэрэггүй л одоо өсгөлэн зарладаг. Тэгээ хууль бус байцаалт явуулж гин. Өмгөөлөгч ирэхгүй байна. За байцаалт авахгүй байна. Тэгээ нэг юм байнга явдаг ш. Одоо хүртэл явсаар байгаа. Тэгэхээр эрүүгийн хувьд одоо байцаан шийтгэх гэдэг нэршил байгаа юу? Эрүүгийн үйлдлийн хуулийн байцаан шийдэх гэдэг нэршлиг бол аваад эрүүгийн иргэн шийдвэрлэх гэдэг энэ нэршил рүү шилжиж байгаа. Үнэхээр байцаан шийдэх гэдэг философийн цаана Вишинскийн гэдэг арга байлаа шүү дээ. Тэр нь юуг илэрхийлдэг байсан бэ гэхээр шүүхэд нотлохоор бол цаасаар байна. Цаасаар нотлохоор хавц тэргээр ингээ бүрдүүлнэ. Цаасаар нотлохоор бүрдүүлэхийн тулд ямар аргыг хэрэглэдэг вэ гэхээр байцаалтай аргыг нэг номерт голчлоно. Одоо ингээд бүгд анзаарсан баг. Би одоо Америкийн жишээ авал Америкийг дагсан байна гэж шүүмжлэх баг. За Германы жишээ авъя тийм. Дээрх гэдэг киног бүгдээр л үзчихсэн. Дээрх мөрдөн байцаагч дээрх өрөөндөө суугаад хин нэг дуудаж айлгал сүрдүүлж байцаагаас илүүтэйгээр гадуур гарч те мөрдөн жилх үйл ажиллагаагаа явуулдаг штэ. Тэгэхээр манайд бол яадаг байсан бэ гэхээр нөгөө байцаалтын аргаар нотолдог байсан учраас байцаагч өрөөндөө суугаад тэгээд гэрчийгч вэ хинэгч вэ их айцтай дууд хууцаар дуудаад ирэхгүй бол таныг эрүүгийн үйл заасан тим хариуцлага оногдуулна гэдэг айлган сүрдүүлсэн үнгээ ихтэй юмар дуудаад тэгээд авчирж байгаад чи тэгсэн үү ингэсэн үү гэж байцаагаад тэр байцаалтаараа нотлох гэж оролдог байсан. Тэгээд авчирч дууддаг учраас хүмүүс хэрчнээ ажилтайч байсан одоо тэр мөрдөн байцаагчийн цагдаагийн үүдэнд бол ингээл хідэн сараар суудаг. Прокурорын үүдэнд хідэн сараар суудаг. Шүүхийн үүдэнд хідэн сараар суудаг. Яг нөгөө чулуун нислаад хідэн сар суулаа гэж тэр сууж байгаа хугацаанд бизнес нь амьдрал нь бүх юм тий сүрддэг. За гадаан сууж байгаа бол их юм. Таны түрүүний хэлснээр. Бүр зарим хүмүүс бол шууд баригдаад тий цагдаа орох төвд очиод хэдэн сараар тэнд хоригддог. Ийм одоо хүний амьдралыг шүүх гэмт буруутайсыг тогтооно гэж байгаа. Гэмт буруутайг тогтоохоос өмнө хэнийг ч гэмт хэрэгтэй үзэж эрхчлөөг нь хязгаарлаж одоо юу гэдэг амьдралыг нь оронгоор нэрвүүл болохгүй шүү дээ. Гэтэл 92-ны үндсүүлээр ийм чухал үзэл санаа хөгжүүлсэн мөртлөө одоо 2016 он ортол он хүртэл бид зүгээр нэг хэрэг сэжиглэгдээд бол хүний амьдрал бизнес юу ч биш болдог. Тийм л хувь заяа руу ингээд түлхсэн байхгүй. Тэгээ энийг биднээс бол сая өөрчилж байгаа. Гэхдээ 100% өөрчлөөгүй. Бас 50-50% яваа. Байцаалтай арга бол одоо энэ сая шинэ батлаг зоолонд орол байгаа. Гэхдээ гол нь шинэ арга барилуудыг бүгдийг нь хуульчлаад энэ арга барилаараа ажиллах механизмуудыг тавиад өгчлээ. Тэгэхээр одоо хүмүүс бол бодож эхэлнэ. Гэхдээ байцаалтай аргаар нотлсон шүүх баримт шүүхтэр очиод маш их эргэлзээтэй байд юм байна. Хил ам дагуулдаг юм байна. Бараг чи өөрөө боцоогоо бичсэн юм шүү гэдэг шүүмжлэлийг байнга тэг намайг гүтгсэн эрүүдэн шүүсэн энэ бол одоо миний эрхийг зөрчлөө гэдэг байнга ийм зөрчлийг дагуулдаг юм байна. Тэгвэл нөгөө шинэ аргууд нь бол энэ зөрчлүүдээс нөгөө мөрдөн байцаагчийг тэг нөгөө хуулийн ажилтныг энэ зөрчлүүдээс тойрч гарч энэ зөрчлүүдээс зугтах боломжийг олгодог юм байна гэд аяндаа ингээд энийг мэдрээд ирэхээр нөгөө өрөөндөө сууж байцаадаг хүмүүс маань бодож эхэлнэ. Дараа нь шүүхтэр очиод хил ам болж бөөн юм болж байгаа хооронд энэ аргаар нь явцсан амар юм бэл. Илүү бодиттой, илүү хүний их зөрчгүй гэхдээ ажлаа үр дүнтэй хийх боломжтой. Тэгээ тэр аргаар ингээд 100% шилжинэ. Яг л яг өргөс авсан юм шиг шууд авч болохгүй байна. Тэгэхээр тодорхой шилжилтийг хийгээд энэ сургалтаар үйл ажиллагаар дахин давтагдаад ингээд баримтчаад ингээд сайжраад ирэхээ алдаад дахиад нэг
8 жилийн дараа за энэ байцаалтай арга маань одоо тий мөрдөн байцаалтай Вишинскийн гэж ярьдаг энэ социалист арга маань одоо байх уу үгүй юу гэдэг дахиад нэг шүүх хэлцэх цаг хойно гарна. Тэгэхээр зүгээр би ингэ сонирхдаг шүү дээ. Таавар ингээ улсын хурлын гишүүн за хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн. Тэр нийгэмд одоо мэдээж энэ хуулийн шинжилэл тухайл эрүүгийн хуулийн шинжилэл гэдэг бол бас олон ойлгомжгүй зүйл. За мэдээж одоо өмнө 20 жилийн өмнө мөрдөж байсан одоо нийгмийн нөхцөл байдал өөрөө өөрчлөгдсөн. Шинэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн. За тэр захим гэмт